Ерөнхийдөө эмэгтэй хүнээс сууж дайн болно гэдэг нь өөрөө шал утгагүй зүйл юм а гэдгийг найруулагч Нолан бол албаар тийм нөгөө шаргал ус жүжигчин сонголгүйгээр Лупито Нёнгог сонгосон тийм овжин шалтгаан юм байна гэж ойлгосон. Сайн мэцэн үзэгчтэй Амиза байна. За бүгдээрээ сайхан наадсан уу? За би бас сайхан наадлаа. За тэгэхээр өнөөдрийн дугаараар энэ жилийн хамгийн өндөр хүлээлттэй байсан бас магадгүй одоо хамгийн өндөр өртөгтэй хийгдсэн за бас хамгийн их сенсацийг дагуулсан найруулагч Кристофер Ноланы Одиссег ярих чинь. За сая өнгөрсөн амралтын өдрүүдээр үзлээ л дээ. Зүгээр товчхондоо хэлэхэд зүгээр л мастерпис. Хэлэхэд жахаа ирчихсэн ер нь баг Оскрын эртхэн өгцөн баг дээр юм шүү дээ гэсэн бодол ер нь төрсөн шүү. Яг одоо 12 сард Dune энэ бол нээлттэй хийнэлтэй. Гэсэн ч гэсэн яг энэ оны миний үзсэн кинодоос ер нь хамгийн өндөр сэтгэл төрүүлсэн. Бас хамгийн кайфтайгаар кинотеатраас гарсан кино болж таарсан. За би л сүүлдийн Skywing гэдэг нөгөө зайсанд байдаг кинотеатрт бол үзсэн. Өстой доторх нь бол айгүй том тайхамтай. Тэгэл 5 тухтай. Тэр air conditioner бол айгүй сайн ажиллаж илээ, сэрүүхэн байлээ. Тэр киноны дэлгэц бол маш том байсан. Бас дууралт энэ төр ч гэсэн Dolby болохоор айгүй сайн байсан. Тэр сандлын 5 дахь бол систем би дахин хэлээ айгүй гоё байсан. Орчин сайтай. Ер нь бол айгүй гайгүй үзсэн шүү. За тийм учраас энэ киноны талаар өнөөдөр бол нэлээд бас өөрийнхөө чадлаараа бол задлж ярихыг хичээнэ. Good. Энэ нь одоо домог түүх ч юм бол одоо тий түүх биш юм одоо домог төөс ч юм бол одоо 3000 жилийн одоо тэртех одоо ам дамжиж ирсэн домог штэ. Тэгэхээр энэний талаар бол одоо маш олон кино бас хийгдсэн. Манайхан бол дийлэнх нь энэ домгийн талаар бол ер нь мэдж байгаа хаа. Тийм учраас бол миний контент бол баг одоо спойлдно гэж би л одоо бодохгүй байна. Exactly. Гэхдээ мэдээж контентын ихэнд бол спойлтой юмнууд бол ерөөсөө ярихгүй. Киноны хийцлэл одоо яаж хийсэн тэгээ энэ домгийн талаар зохиол туйлсхийн талаар бол яриа явах юм. За тэгээ контентынхаа дунд тавиас бол үйл явдлыг бол спойлдож бол ярих юм байна шүү. Okay. За энэ домгийн талаар бүр таг мэдгүй үзэгчдэд хандаж хэлэхэд бол maaхан бүгдээр энэ 2004 оны нөгөө Брэд Питтийн доосон Трой киног бол баг бүгдээр үзсэн билгүй дээ тий. Яг л Троийн үйл явдлаар кино эхлээд тэгээ Трой хотын дайн дуусмагц эртний Грекийн олон ханилэг улсуудын нэг болох Итакагийн Вант улсын хаан Одиссей өөрийн цэргүүдээ аваад гэртээ арих замдаа Грекийн нөө домогт гардаг бурхтуудыг хэлгэнүүлэх маш олон болчингүй алдаанууд хийж Зевсийн хууль гэдэг зүйлийг бол зөрчснөөр гэртээ арих аян зам нь бөөн аадл явдлууд сунжирсан тэр домгийн талаар хийсэн кино юм шүү. 2004 оны Трой дээр болохоор Одиссей бол бас гардаг шүү дээ. Тэгээ манайхан мэдх нэг нь бол мэдж байгаа хаа. Алдарч жүжигчин Шон Бин бол Одиссейн дүр тоглодог. Брэд Питтийн Ахиллесийн дүрийг очиж нөө гуйгаал энэ дайнд чи нэгдэх ёстой тий өөрийнхөө одоо баатарлаг нэрийг мандуулах ёстой гэд ятгасаар байгаа нөө Ахиллес баатрыг чинь дайн руу уруу татаж оруулдаг хүн байдаг шүү дээ. Тэр хүн чинь бол нөө Одиссей байхгүй. Сайн мэдгүй үзэгчтэй хандаж хэлсэн шүү манайхаа. Миний хувьд бол Одиссейг үзэж хахад яалтчгүй одоо нөө Нолангийн кино гэдэг хэв маяг бол өстой нэвт шуфтууд мэдрэгдчихлээ. Эртний Грекийн тэр баатрын үед одоо Dark Knight-ийн Бэтменийн үйл явдалч болоод байгаа юм шиг яг тэр нөө харилцан яриа, диалог, тэр үйл явдлын өрнөл, үзэгдлүүд, зураг авалтуудыг ерөөсөө л Dark Knight үзээд байгаа мó гэмээр мэдрэмж бол ялчгүй авч илээ. За тэгээ нөгөө баахан дэгдээдсэн сенсацуудаас нь болоод үүсэхгүй гэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд бол зүгээр нэг дуугаа очиж үзээтгэе. Одоо тэр улс төр, баруунчлал, вөөк инээ тэр арьс өвний ялгарлын тухай маргаан энтер гэд бүгдийг нь мартаад зүгээр л дуугаа очиод үзээрэй нэрэ гуйж шүү. Яг зөв зохиол шиг бол биш юм лээ. Гэхдээ орчин үеийн үзэгч нарт зориулаад жаахан өөрчлөлтүүд бол кино зохиолд оруулсан юм байна да гэж бол надад бол мэдрэгдсэн. Энэ талаар бол би контентын дунд хэсэгт бол бас задлж ярих юм байна. За үйл явдлын энэ төр ярихаас өмнө эхлээгээс маркетинг хийцлэл тэгэл төсөв мөнгөний талаар гяс ярьчих. За Нолангийн хийсэн кинодоос бүр хамгийн өндөр өртгөр бүтсэн буюу 250 сая доллараар бүтсэн юм лээ. Энд маркетингийн зардал ерөөсөөр оруулаг байгаа шүү. Тэр бол тусдаа явж байгаа. Би энэ хажуудаа Нолангийн хийсэн бүх кинодын бажет буюу одоо төсвийн жагсаалтыг бол харуулъя. За энэ дээрээс харахад бол 2 дугаарт нь бол 10 жилийн өмнө Disney гарсан Dark Knight-ийн 3 дугаар анги 230 сая доллараар бүтсэн гэж орж байгаа. 3 дугаар анги чинь нөгөө нэг Anne Hathaway, Catwoman болсон, Том Харди, Бэйн болсон тэр анги штэ. Тэгээд 10 жилийн өмнө гарсан юм бийж бүр 230 сая доллар гэдэг бол бас л овоо өндөр зардал шүү те. Тэгээ Нолан ярьсан байлээ л дээ. Сүүлд хийсэн Oppenheimer-ыг
100 саяар бүтээгээд тэгээ дэлхийд даяар 975 сая доллар буюу бараг 1 тэрбумын орлого олсон гэж байна. Тэгээ тэгж их ашиг орлого олсон болохоор өөрийнхөө 20 жил бодсон төсөл болох Одиссегийн кино хийхэд нөхцөл бүрдсэн гэж өөрөө ярьсан байна. 250 саяын зардлаас дор хаяж 50-60 сая доллар нь кастинг буюу жүжигчдийн цалинд явах байгаа байхгүй тий. Гэхдээ миний судалснаар харахад жүжигчтэйгээ зах зээлийн үнэлгээнээс бол хямдар гэрээсэн байна. Мэтт Дэймон гэхэд чинь дангаараа 20-25 сая долларын цалин авдаг жүжигч. Энэ кинон дээр бол 15 сая долларын гэрээсэн гэж харагдаж байгаа. Том Холланд ч юм бол сүүлийн үед Спайдермэнээр бол нэлээд алдар нийт хүрсэн болохоор 15 сая долларын цалинтай тоглодог гэж байгаа. Тэгээ мань хүн болохоор энэ Одиссей дээр бол 10 сая долларын гэрээ хийсэн гэж байгаа. Тэгээ ингээ бусад жүжигчдийн харангуут ингээд 10-аад аягүй сайн жүжигчтэй байгаа байхгүй тий. Эдгээр жүжигчд болохоор 1.5 саяас 6-7 сая долларын цалинтай гэрээ хийсэн гэж байгаа байхгүй. Нолангийн нэг арга барил байгаа юм л да. Жүжигчдийг өөр дээрээ тоглуулахад арай жоохон бага дүнгээр гэрээ хийчихэд тэгээд дараа нь киноны нэг ашиг орлогоос өөрт нь хувь хүртэн гэдэг тийм дүрмтэй ажил тийм шиг байна. Яг нь Нолан ч гэж одоо Нолангийн эхнэр нь Эмма Томс гэдэг маш мундаг кино продюсер байгаа. Нолангийн баг бүх кинон дээр хамтран продюсинг хийгээ явд юм билээ. Эхнэр нь ерөөхдөө тэр асуудлыг хариуцдаг баг л та. Өндөр ашиг орлоготой кино хийвэл тэр хэрээрээ уран бүтээлчдэд ашигтай л гэсэн үг л дээ энэ тохиролцоо нь бол тэ. Тэгсэн чинь сая нээлттэйсэн эхний амралтын өдрүүдэд 264 сая долларын ашиг орлого олсон гэсэн мэдээ явууллаа. Гэхдээ энэ нь бол Нолангийн киноны хувьд бол нэг тийм гайхаад тохор зүйл бол биш юм лээ. Өмнө Dark Knight Rises дээр бол 249 сая доллар. За дараа нь Dark Knight буюу 2 дугаар ангаар нь бол 200 сая доллар. За тэгээд сүүлд Oppenheimer бол эхний амралтын өдрүүдэд л гэхэд 180 сая долларын ашиг орлогыг олсон гэсэн баримт бол байлаа. Тэгэхээр энэ мэдээ бол нэг тийм сенсац болоод цочир мэдээ болоодох мэдээ бол биш юмаа тий. За тэгээд түүхэнд анх удаа IMAX-ийн 70 мм-ийн хайлсаар хийсэн анхны кино гэсэн одоо амжилтыг эзэн болж байгаа юм лээ. Энэс нь дуустал одоо тэр өргөн 70 мм-ийн хайлсаар энэ киног бол хийсэн гэсэн үг. Тэгэхээр ямар хэмжээний төсөв мөнгийг энэ техник технологийн зардал дээр гаргасан нь бол ойлгомжтой болж байгаа. Бас энэ кино чи Universal-ийн кино гэхээр ойлгомжтой маркетингийг бол маш өргөн үргээр хийж байгаа. Маркетингийн зардал 125 сая долларын төсөвтэй гэсэн тооцоол гарсан байлаа. Тэгэхээр нөгөө кино зардлын 250 саяын төсөв чинь 370 сая болоод нэмэж байгаа гэсэн үг. Угаасаа та нар одоо уцаа нэгээд YouTube юм уу одоо Instagram дээр орохоор битүү Одиссегийн бичлэгүүд яваад байгаа ч тийм. Маш олон сонирхолтой ярьцлагын ток шоунууд бол ороод илээ. Нөгөө Morning Show-нууд, Daily Show-нууд, тэгэл одоо Tonight Show-нууд бол өстой бүх уран бүтээлчдэр нь бол ээж дараалал ороод байгаа харагдсан. Өөр бас нөгөө хөгжлөө контентэд бол өстой битүү орж байгаа харагдсан. Миний хувьд бол өстой нэр анх удаа одоо ингэ найруулагчтай нийлээд энэ уран бүтээлчнэр нь бол нэр ийм олон тооны хэмжээний сошиал контентэд орж байгаа тохиолдлыг бол өстой өмнө өстой харж байгаа юм байна өстой анх удаа л харж байна. Магадгүй нөгөө вокийн асуудал, арьс үгний асуудлуудаас дийгдсэн бойкотууд бол явагдсан шүү дээ. Ялангуяа грекүүд л өстой үзэхгүй гэдэг байгаа л та. Тийм учраас тэдгээр үзэгчдийг одоо уруулах гэж, киногоо таниулах гэж маркетингийн ийм олон ажлуудыг өстой тултал хийгээд байна даа л гэж би л бодсон. Энтхийн киноны нийслэл болох одоо Мумбай хотод хүртэл очсон. Уулзалт ярилцлагуудад бол ороод яваад байгаа харагдсан. Нолан нь яг өмнө нь одоо нөгөө Tenet киноныхын зургийг бол Мумбайд хийсэн шүү дээ. Тийм болохоор энтгүүттэй бол урт хугацааны явсан киноны энэ хамтын ажиллагааг бол үүсгэсэн юм шиг бол харагдсан. Энтхийн зах зээл гэдэг бол агуул да яалтчгүй одоо тэр чинь тэрбум 500 сая орчим нөгөөтэй ус. Тэгээ хүн өмнө л баг тэр чигээрээ одоо нөгөө Болливуудтай автцсан. Өстө жинхэнэ орхотоо усч бол энтхийн зах зээлхгүй те. Өөр нэг том төс нь бол 6 улсад зураг авалтуудаа хийсэн гэхээр энэ хооронд бүтэн кино багийн логистик хөдөлгөөн гээд маш их зардал гарах нь ойлгомжтой л доо. За тэгээ зураг авалтлахаар 25 оны 2 сард Мороккод эхлээд 6 сар үргэлжилсний эцэс 8 сард бүх зураг авалтууд дууссан юм хэлээ. Яг энэ хооронд болохоор байршлуудын хооронд нүүж шилжиж байгаа хугацаа орж байгаа. Бас энэ жүжигчдийн одоо нөгөө ажлын цагийн хуваарууд бас ингээ өөр байгаад байгаа. Тэр нь тааруулж сунжсаар одоо 6 сар болсон гэж байгаа. Гэхдээ камера акшн гэж ажилласан нь бол 3 сар болсон гэсэн мэдээлэл байлээ. За эхний байршил болох Марокко улсын тэр нэг жижигхэн тосгоныг суурай болгоод өөртөө бол тийм хиймэл хот барьцсан байгаа байхгүй. Троитыг эзэлж байгаа тэр зураг авалтуудыг бол хийсэн юм байлээ. Мароккогийн бас сагарын цөлд Шарлин Сероны нөгөө Калипсогийн зураг авалтыг бол хийсэн юм байлээ. Тэгээ Грект нөгөө алдарт авраг биет Циклопсын агуун хэсгийн зураг авалтыг бас орд цайз доторх зураг авалтыг хийсэн гэж байгаа. Тэгээ цаашлаад Италийн Сицилд яг
Одиссеийн гэр болох Итакагийн зургууд болон далайн аяллаа зургуудын хэсгийг бол заримыг авсан гэсэн. Дараа нь Шотландд ширүүн далайтай хэсгүүд бас жүжигчин Саманта Мортны бүтээсэн Circe гэдэг амтан болгож хувирдаг шуламжтай үзэгдлүүдийг Шотландд хийсэн гэсэн. Ярилцлагуудад Саманта Мортын ярьж илэлдэж байгаа хөгжилтэй байдлаар одоо бусад бүх жүжигчид айгүй гой газруудаар те халуун орноор тэгэл далайн ирмэргээр зураг авалт хийсэн чинь мань хүн болохоор нөө зөвхөн Шотланд зураг авалтаа хийсэн гэдэг. За энэ талаараас дундуур нэг жоохон задлж ярих юм байна. За тэгээ Исландд Хейз буюу хүүхсдийн орны хэсгийн зургийг авсан гэж байгаа. Бас Италийн доор байдаг нөө Арлын улс болох Мальтад усан хостой холбоотой зургуудыг бол авсан гэж байгаа. Эцэст нь болохоор Лос Анжелесийн Universal Studios-ийн тэр усан танкад үлдсэн хэсгүүдийн зургийг авсан гэж байгаа. Нийт 6 сар үргэлжилсэн зураг авалт ингээд дууссан байгаа. Тэгээ боддоо энэ 6 сарын хооронд бүр ямар их зардал гарсан бол те. За одоо камер болон зураглаачийн талаар ярих юм байна. За IMAX-ийн хальсны технологи болохоор 60-70-аад оноос бол үүсчихсэн юм байл та. Тэгээд 1985 онд болохоор Кристофер Нолан 15 настай байхдаа хамгийн анхны одоо IMAX-ийн хальсаар бүтсэн тийм баримтат кинолууд үзсэн гэж өөрөө ярьж илээ. Тэгээд тэрнээс хойш ерөөсө том болоод яг энэ IMAX-аар кино хийсэн гэсэн тийм хүсэл мөрөөдөлтэй болсон юм байлээ. Тэгээ мань хүн болохоор Dark Knight киноноос эхлээд IMAX камерыг зарим хэсэгт яг туршиж ашиглаж эхэлсэн гэж байгаа хамгийн анх. Тэгээ дараагийн кино бүрдээ улам ихээр ашиглаж өөрийн байнгын хамтрагчд болон IMAX-ийн инженерүүдтэй хамтран IMAX камерыг бол тасралтгүй сайжруулж ирсэн яг голлог уран бүтээлч бол гарцаагүй Кристофер Нолан юм байлээ. Тэгээ Нолангийн өнгөрсөн 10 жилийнх нь бүх киноных нь зураг авалтыг хийсэн Нидерландын зураглаач Hoyte van Hoytema гэдэг хүн болохоор IMAX-ийн камерын хөгжүүлэлт тусдаа жинхэнэ гар бие оролцсон. Өөрөө бүр ингээ мөрөн дээрээ барьж яваад ингээ зөөвөрлж зураг авдаг болсон гэж байгаа. IMAX-ийн камер ч юм бол асар том болсон, асар хүнд жинтэй камер шүү дээ. Тэгээ жүжигчд ярьж илээ тэр ч удаа асар том хүнд камерыг яаж ингэж удаан барьж бас яваад байна бол яалч одоо энэ Hoyte van Hoytema бол амар хүчтэй залуу байна гэж бүгдээрээ ярилцлагууд дээр онцолж ярьж илээ. Тэгээ энэ камер ажиллахад бол асар их чимээ гардаг гэж байгаа. Тэнгүүт тэр дууг тусгаарлах тийм нэг бүхийг бас зохион бүтээж хийгээд тэнгүүт чинь нөгөө нэг жүжигчд ингээд яг нүүр тулсан одоо зураг авалтууд дээр нэг харах ямар ч боломжгүй болсон гэж байна. Тэнгүүт нь ингээд нэг харах тийм тол ингээд тэр камерт байрлуулж өгөөд тэгээд тэр жүжигчд бол тэр тулгарч ирсэн асуудыг бол багч гисэн хөнгөчөлж болж чадсан юм байлээ. За киноны хөгжмийг бол Людвиг Göransson гэж Шведийн супер хөгжмийн зохиолч бичсэн байгаа. За Black Panther, Oppenheimer, Sinners гэсэн 3 киногоор Оскар хүртсэн. Дээр нь хөгжмийн Оскар гэгддэг Грэмигийн шагналаас бас Эмигээс бол маш олон том шагнал ийдсэн болсон залуухан хөгжмийн зохиолч ажилласан байгаа. Харин Odyssey дээр болохоор мань хүн өмнөх ажлуудаас бол төсөөр арга барилыг сонгож ажилласан байгаа. Учир нь киноны үйл явдал 3000 жилийн өмнөх хүрэл зэвсгийн үеийн төгсгөлд өрнөдөг. Тийм болохоор орчин үеийн симфони оркестрийг ашиглахын оронд тухайн үеийн хөгжмийн өнгө эсийг гаргахыг зорж ажилласан байгаа. Энэ бол бас асар их бүтээц сэтгэлгээгээр бол мань хүн ажилласан байна. Тэрээр хүрлээр хийсэн янз бүрийн эд зүйлсийг цохиж дуургах. Эртний цохвор хөгжмийн зэмсэг, амтны эвэр, яс, мод, арьсаар хийсэн бөмбөр зэрэг тухайн үед байж болох материал хөгжмийн зэмсгийн авийг суулгаж ашиглан киноны хөгжмийг бүтээсэн байна. Ингэснээр орчин үеийн кино мөртлөө яг л 3000 жилийн өмнөх ертөнцид очисон юм шиг өөрмөц уур амьсгалыг бүрдүүлж чадсан байна. Бас л кинонд сонсоод бол маш гоё сонсголонтой дуунууд бол болсон байсан л да. Нагсан баг Оскар хусчиж мэдэн шүү. Гэхдээ яг 12 сард нэг дүүний 3 дугаар ангиар Ханс Зиммер солиоруулах нь бол ойлгомжтой байх л та. Энэ бол бас айхтар өршөлтөө болно шүү, тий. За киноны хэл дуудлагын тал дээр бол бас аюулгүй олон үзэгчид шүүмжлэлтэй хандаад байгаа. Яасан бэхээр энэ ямар ч одоо аялгагүй одоо яриад байгаа хгүй жүжигчд. Тэгэхээр Нолан болохоор шууд жүжигчдийг за та нар өөрсдийнхөө зүгээр ярьчих. Ямар ч асуудалгүй гэдэг. Яг гол зорилго нь болохоор яг энэ орчин үеийн үзэгчдэд зориулаад аюу тийм ойлгомжтой байх байдлаар киногоо хийсэн байгаа. Бидний сайн мэдж байгаа жишээлбэл Game of Thrones-ыг үзэхэд бол англи хэлтэй Америкууд хүртэл тэр аялга хуучны үгсээс болж зарим хэсэгдэр бол сая юу ч үгээд бүр ойлгохгүй ингээд төөрчдөг байсан гэдэг ерөөдөө энэ Америкийн үзэгчд бол ялангуяа их ярьд юм байлээ. Тэгээ яач одоо нэг доотх сабтайтл буюу одоо хадмлыг үзэж л киногоо яг ойлгодог байсан гэж бол ярьцгаадаг. What? За одоо энэ зохиол домог туйлсын талаар ярихад бол нийтийн тоолын өмнөх 1200 оны хавцаа болсон үйл явдлаар сэтвэлсэн байгаа. Тэгээд тэр дайн тулааны явдлаас хойш 400-500 жил ингээд ардын яман зохиол гэдэг шиг хоорондоо яриад дууж муулаад явсаар байгаад нийтийн тоолын өмнөх буюу манай эртний өмнөх 750 оны үед Хомер гэдэг хүн энэ одоо Илиад гэдэг зохиолыг бичээд араас нь одоо 20-30 жилийн дараа энэ Одиссег бичсэн гэж бол яригддаг. Гэхдээ яг үнэхээр Хомер гихч яг нэг хүн байсан уу?
Эсвэл олон хүн нэгдээд хэдэн зуун жил энэхүү домгийг нэгтгэж бичсэн үү гэдэг нь өстой батлагдаагүй юм байлээ. Ямар ч тач хамгийн эртний яг баталгаатай баримт нь бол бүр тэр Хомероос хойш 400 жилийн дараа манай эртний өмнөх 3 дугаар зууны үед папирус бичвэр дээр бичсэн гэдэг баримт байт юм байлээ. Папирус гэдэг нь Египтийн Нийл мөрний ургамлыг цааш шиг болтол нүдээд тэгээд дээр нь бичвэр бичдэг байсан юм байлээ. За эхлээд зохиолын хувьд товчхон хэлэхэд бол Хомер буюу за манайхны хэлдгээр бол Гомерийн бичсэн тэр Илиад гэдэг зохиол дээр бол яг Трой хотын дайны төгсгөлийн үеийг харуулдаг буюу Хекторийн үхлээр дуустдаг гэж байгаа. Ахиллес өөрийн талын дургүй хаан болох тэр Агамемнонд олзны бүсгүйгээ булааргаад тэгээ дайнаас татгалзаж байгаа үйл явдлыг харуулт юм байлаа. Түүнээс нөгөө хөлөндөө харуулж өгдөг бас тэр модон боор энтриг бол тэр Илиад дээр ерөөсө бичигдээгүй гэж байгаа. Тэр сүд нь болохоор Одиссей дээр гардаг гэж байгаа. Бас Гомероос хойш бүр 700 жилийн дараа буюу манай эртний өмнөх 19 онд Виржил гэж наригчин Энед гэдэг номон дээр зарим үзэгдлүүдийн дэлгэрэнгүй бичсэн юм байлаа. За тэгэхээр юун төрөн киног ярихаас өмнө ном найрагл зохиол уншсан хүмүүст бол яагаад ийм царайтай хүмүүс тоглож гэж яригадаад байгаа. Хитрхи Холливуд маягаар хийчлээ. Зарим үйл явдал нь гарсангүй дутуу гаргалаа гэж хийж магадгүй. Яг нь Америкт төрхтөө хүмүүс байна гэдэг дээр бол би бол яг санал нэгдэж байгаа. Гол дүрийн Одиссейд тоглосон Мэтт Дэймон бол ямар ч грек дүр төрх алгаа гэж бол маш олон одоо нөгөө грекийн үзэгчд бол мэдээж ялангуяа шүүмжлэлтэй хандаад байгаа. Оронд нь бол Хью Жакманыг тохирох байсан гэж бол хүмүүс яриад байгаа юм билээ. Мань хүн чсэн грек удамтай байлээ л дээ. Одиссей ч болохоор тийм нэг сэргэлэн бас тийм залжин айгуу тийм ухаантай бас амар тийм харизматик хүн байгаа байхгүй юу. Тэгсэн чинь Мэтт Дэймон болохоор жоохон тийм уйтгартай царайтай тийм харизмгүй дүр төрхтэй юм тэгээд шүүмжлэлийг бол дагуулад байгаа. Яг надад ч Хью Жакман бол бас арай тохирох байсан болов гэж зөвхөн нөгөө гаднах төрхөөр бол тэгж санагдсан. Гэхдээ бас Одиссейгийн нөгөө зовж шаналж байгаа тэр хэцүү зүйлүүдтэй учирч байгаа үйл явдлуудыг бодохоор бас Мэтт Дэймон бас байвал байж бас болохоор байсан юм шиг санагдсан. За нэгэн дүр ярьсан дээр нь бүх дүрүүдийн талаар ярина. За гол дүр Мэтт Дэймон дээр түрүү хэлсэн дээр нэмэх өөр юм гэвэл мань хүний тэр мэрэгжлийн хандлага байгаа. Бас түүний ур чадвар бол яалчгүй энэ киног бол бас авч явж чадсан. Тэгээ энэ киноны яг screen time буюу яг тэр дэлгэцэд одоо нэг эзлэх одоо хуваар нэг үнсэн чинь Мэтт Дэймон болохоор бүр 90% энэ киноны дэлгэцээр бол гарсан юм байлээ. За миний хажууд харагдж байгаа чагсаалт дээр бол яг хин гэдэг жүжигчин яг хэдэн үеийн тэр screen time-тай тоглосон нь бол харагдаж байгаа. Ярьцлагуудаас үзэж байхад бол бүх жүжигчид ерөөсөө ноолонгоос дуудлага ирэнгүүт шууд л үгийн зүрхгөө бараг тгий гэж хэлсэн байгаа. Тэр кино зохиол унши гэсэн юм юу ч яриаггүй. Яг тэгэхээр бүгдээрээ бол одоо мэдээж ноолонг үнэлж байгаа. Ноолонг одоо ямархуу хэмжээний кино хийдэг бүгдээр мэдж байгаа учраас шууд л тгий гэдэг хариу бол хэлсэн гэж байгаа. Тэгээ бүх жүжигчд бол ярьж илээ зураг авалтын талбай дээр очиод бол өстө анх удаа ийм асар том хэмжээний одоо бүр зураг авалтын сет барьсан. Ийм одоо бүр хэдэн мянган хүн ажиллаж байгаа ийм сетүүд дээр бол ажиллаж үзэж ийн гэдэг бүр ингэ сүрдчихсэн талаар бол ярьж илээ. Тэгээс Том Холланд ярьж илээ. Мэтт Дэймоны бас тэр мэрэгжлийн тэр хандлага бол амар гоё байлээ гэдэг тэр багаар ажиллаж байгаа байдууд бол тэр дунд бүр хамгийн том жүжигчин мөртлөө бүр хамгийн нөхөрсөө гэдэг хамгийн одоо эерэг хандлагатай тэг бүх юмдтэй идэвхтэй оролцдог бас айгүй тусархуу тийм хүн байлээ гэдэг бол Мэтт Дэймонийг бол айгүй их үнсэн талаар бол ярьж илээ. За бусад туслах дөрүүд ер нь бүгд л алсан. Бүгд яг өөрөөсөө жижиг том гэлтгөө тэр үүргүүдийг бол сайн гүйцэтгсэн. Урд нь Dark Knight Rises, Interstellar нараар Нолантай хамтарч ажиллаж ирсэн. Anne Hathaway 10-аад жил Нолантай хамтарч ажиллаагүй байсан болохоор бүр ингээ ажиллахаасаа хүлээжсэн гэж байгаа. Тэгээ манай үзэн тэр Penelope хатны дүрийг бол маш сайн гаргасан гэж би л хувьдаа бодсон. За би л өстө Ванга шиг хэлэхэд Anne Hathaway энэ Penelope хатны дүрээрээ шилдэг эмэгтэй туслах дүрээр бол Оскар нэр дэвшин шүүнээр гэсэн. За Одиссейгийн үнэнч зарц барлаг гэх юм уу эсвэл одоо үнэнч ант нөхөр гэх юм уу Юмэус гэдэг дүр байгаа штэ. Тэр дүрийг бүтээсэн одоо тэр нөгөө Джон Легузама гэдэг Колумб гаралтай Америкч жүжигчин байгаа. Яа за стожик Оскарыг баг өвөртөлцсөн баха. Шилдэг туслах дүр баг автсан баг шүү. Мань хүн ч юм бол маш олон туслах дүрийг хийсэн штэ. Анх бол одоо нөгөө Ромео Жулиет гэдэг нөгөө Лёгийн тоглосон Ромео Жулиеттэр бол би бол харж ирсэн нөгөө Тибалтын дүр дээр тоглодог. За тэгэл тэрнээс хойш л одоо энэ ч одоо 30 40 жил одоо ингээд кино урлаг тоглосон байхгүй тий. Одоо ингээд 60 гараа явчлаа. Ер нь баг Оскар авах цаг нь ч баг болцсон юм шүү. Яг энэ бас жинхэнэ яг алтан боломж нь гэж би л харсан. Мань хүн ч болохоор энэ латин жүжигчтэй төлөөлөд бол сүүлийн үед ялангуяа айгүй их нөгөө дуу хоолойгоо бол өргөжсэн юм байлээ.
одоо энэ кинонд энэ латин жүжигчдийг сонгож тоглуулт нь бол асар их бага байна. Одоо бусад одоо энэ рейсүүдтэй харьцуулахад тэгээ латин гаралтай жүжигчтэй үнэхээр ур чадвар бол маш сайн шүү гэдгийг бол байнгын хэлээдсэн чинь Ноланоос дуудлага ирэхэд өстой хагартлаа баярлсан гэдээ ярьж илээ. Тэгснээр бүр юм латин хүн грек хүний дүр хийгээд за яг миний яг энэ кино үзэж байхад бүр Джон Легузамагийн хийсэн энэ дүр өстой хамгийн яг сэтгэл хөдлөсөн дүр болж чадсан. Энийг л өстой жинхэнэ ур чадвар гинэлтэй. За дараагийн онцлог туслах дүр бол Аргос гэдэг тэр хөөрхий нохоо байгаа. За энэ ч одоо түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн одоо анхны хайчиггүй машин тий баг. За энэ нохооны тэр сүүлийн сцен энэ бол өстой яалчгүй бол нулимс гаргасан. Би ч одоо багтаас нохоод хичээдэг байсан болохоор ч тэр өстой айгүй эмзэг туссан. За заавал одоо амьтанд хичээсэн байж алгагүй л тий. Ер нь л одоо бүх үзэгчдэд ер нь хамгийн сэтгэл хөдлөсөн мөч бол болсон баха. Яг тэр сцен бол тий. За Роберт Паттинсонтой одоо юу ярих вэ? Өстой дургу өргөм тоглож чаддгаар бол ер нь алдартай л да манаа тий. Нөгөө Том Холландтай хамтарч тоглосон Devil All the Time гэдэг кинонд нэг сүмийн нэг хөгийн номлогчийн дүрийг өстой амар хийсэн шүү дээ мэн үү. Бас л энэ Одиссей дээр бол сайн тоглосон л доо. Тэр төсөөл гардаг нөгөө таазны нүхнээс ингээд зэвсгүүд унаад байгаа үзэглүүд дээр бол бас л олон жил яригдах тийм нэг мимний баг тийм сцен болсон баха. Өмнө нөгөө Нолангийн Tenet дээр уусаа тоглож ирсэн болохоор нэг нэгнээ сайн мэддэг болсон байгаа л да тий. Нэр бас нөгөө Tenet дээр бас тоглосон нөгөө Химэш Пател гээд энтэг гаралтай британи жүжигч юм байгаа шүү дээ. Манайхны сайн мэддгээр нөгөө Beatles-ийн тухай нэг Yesterday кинон дээр гол дүрдэн тоглодог. За тэр жүжигчнийг бол ер нь энэ үзэгчд бол их гайхаж илээ. Ялангуяа грекүүд тий. Яагаад одоо энэ манай эртний одоо өмнөх 1200 одоо тэр хөрөл зэвсгийн үед одоо ийм араб энтэг одоо ийм одоо мэдгүй Африк гаралтай ийм хүн бол байгаагүй штэ гэж бол шүүмжлэдлээ. Яг гэхдээ одоо тэр үеийн түүхэнд бол бас мэдээж тэр чинь одоо арабууд Африкт бол тэр улсууд байсан штэ. Тэр утгаар бол яг грект ороод ирсэн байж бас болно ер нь бол. Харин нэг хүн дээр бол би жоохон гайхсан. Яг Аз жүжигчин тоглолцсон байсан. За Аз хүн бол арай байгаагүй хаа тэр грекийн газар нутагт. За бас өөр нэг онцлог дүр гэвэл ганц нүдэд аварга биет нөгөө Циклопсын дүр Интерстелларын нөгөө Тарс гэдэг нөгөө робот байдаг шүү дээ. Тэр роботын дүрийг одоо амьлуулсан жүжигчин Билл Ирвин гэж жүжигчин тоглосон юм байлаа. Ерөндөө бусад жүжигчд нь бол өстой айгүй ам сайтай байлаа. Өстой маш мундаг жүжигч ингээд магтдсан юм байлаа. Тэр аварга биет нь домогт гардгаар бол далайн бурхан Посейдоны хүү Полифем гэдэг нэртэй бөгөөд яа энийг бол Нолан бол нэр кинон дэр өстой амар харуулсан байлаа. Бараг аим шиг кино цаашаа бол харагдчихлаа шүү те. Дүр төрх мөрхөө өстой солиотой байсан байлаа. Жүжигчд гэхдээ яг зураг авалтын үеэр талбай дээр ороод ерөөсөө мэдэхгүй байсан байлаа. Агуун зураг руу орсон чинь тэр 18 метрийн өндөртөө тийм утсан хүүхэлтэй хийчихсэн байсан гэдэг бүр гайхснаа бол бүх жүжигчд ярьд юм байлаа. Утсан хүүхэлтэй яг жоохон болоо харагдаж шүү дээ. Харин тэрийг CGI ашиглахгүйгээр практик эффектээр янзлж оруулсан юм байлаа. Практик эффект бол яг хамгийн энгийн одоо нөгөө компьютерийн эффект шүү дээ. Одоо хоёр дүрсийг орууллаа гэхэд наан цаана хольж нийлүүлдэг ч юм уу. Айгүй энгийн эффектүүдийг ашиглаж тэр аварга биетийг яг тэгж бодит юм шиг харуулсан юм байлаа. За яг домогт гардгаар бол яг тэр агуу доторх үйл явдал болж дутуу хийсэн байлаа кинон дээр. За энэ талаар бол удахгүй би хөндөж ярина. За бас жүжигчин Саманта Мортны тэр Серсегийн дүр бол ёстой үнэхээр дотор зарситл бол амар болсон байлаа. Нолан ч одоо баг ер нь аим шиг киноны найруулагч байвал ер нь алах юм биш үү те. За бас нэг ярилцлаган дээр ороод хөтлөгч асуужсан. Ер нь аим шиг кино ер нь найруулах уу гэд. Тэгсэн мань хүн бол угаасаа аим шиг кино ер нь хийх үс аюу хүсэлтэй байдаг. Гэхдээ яг тэр нэг гоё одоо зохиол өөрөг нэг өдөөсөн тийм гоё санаа орж ирээ. Шууд өстө нэрэ дуртай хийнэ гэдэг бол хэлж илээ. Угаасаа одоо өөрийнх нь арга барил нь болохоор CGI ашигладаг болохоор тийм боди хоррорыг бол өстө амар хийж илээ. Одоо тэр цэргүүд нэг хоол идж байгаа л өстө шууд ам амруугаа чихээл тэгээ нөгөө Сирсэ очил ам амруу гармаар оруулдаг. Тэднээс ерөөсөө CGI ашиглаагүй гэж байгаа юм. Дандаа бас тийм нэг энгийн эффектүүд ашиглаж хийжсэн гэдээ ярьж илээ. Тэр амар дүрийг амьдуулсан жүжигчин бол Том Крузтэй хамт нөгөө Minority Report гэдэг кинон дээр тоглож ирсэн. За тэгээд In America гэж бас агай гоё кинон бас тоглож ирсэн тийм жүжигчин байгаа. Сүүлд бас нөгөө Walking Dead дээр хүртэл тоглож ирсэн шүү дээ. За тэгээд ер нь карьерийн сүүлийн үед бол нэлээд уналттай байжгаад тэгээд Нолан залгахад бол жижигэн дуудлагыг аваад жигнэс яг амар өөссөн гэж хэлээ. Яг баярын нулимс тусаагаад Нолангийн нэг сүүлийн ярьцлаган дээр ярьж илээ. Яг энэ бүхий л зураг авалтуудын туршууд яг ганц л тохиолдол төр ганц жүжигчин дээр өстө тэр зураг авалтын тахим дотор байсан бүх хүмүүс ингээ алгадчихад хүндэтгэл үзүүлсэн ганц тохиолдол байсан нь
одоо тэр Cersei-гийн тэр нөгөө гэр дотроо жүжиглсэн тэр өрөөндөөс бүх хүмүүс л өстө бүр алгаа ташиж баяр хүргэсэн гэж цохон тэмдэглэж ярьж илээ. Энэ жилийн өмнө Madeline Miller гэж Америкийн зохиолч яг энэ Cersei-гийн тухай номыг бичсэн мэлээ. Samantha Morton болохоор энэ Cersei-гийн номыг авсан мөртлөө энэ тэр зохиолыг ерөөсөн уншаагүй гэсэн. Харин Nolan-ы бичсэн кино зохиолыг зөвхөн уншсан гэдгийг хэлж илээ. Яагаад гэсэн чинь би номны зохиолын дагуу тоглохгүй кинон тоглох юм чинь зөвхөн кино зохиолоо уншсан дээр бол гэж одоо Nolan-ы скриптийг уншсан гэдгийг бол ярьж илээ. Энэ бас зарим талаараа зөв байж болох юм шүү яг. Тэгээ кинонд нэг хальт гараад өнгөрч байгаа бас айгүй олон жүжигчид байсан. Тэр дундаас болохоор рэпер Travis Scott тоглолцсон байсан. Киноны их нөө Итакагийн зураг авалтан дээр нэг яруу найрагч шиг нөхөр нэг үг хэлээ зогсоод байдаг шүү дээ. Тэр бас нэх тийм шаардлагагүй юм шиг. Тэгтээ бас тийм сонирхолтой шийдэл байсан Nolan гээ. Жүжигчид заавал 7 цагт би яг зургийн талбай дээр бэлэн байх хэрэгтэй байдаг байсан гэж ярьж ирсэн. Тэгсэн чинь Travis Scott бүр хамгийн түрүүнд 5-6 цагийн үед очсон. Nolan-оос ингээ баахан юм асуугаа бийдсэн гэж байгаа. Тэр үйлдэл нь болохоор мань үний бас тэр итвэх чармаалт хичээл зүтгэлийг бол харуулж байгаа юм л та. Тэгсэн чинь хүмүүс ингээ Nolan-гоос шүүмжилж илээ. Энийгэл өөр үзэгч нарыг татахын тулд те бас ингээ залуу үзэгч нарыг татахын тулд ингээ Travis Scott-ыг тоглуулчлаа энэ төр гэдсэн. За уушлаар нэр энэ бол яг анхны удаа бол биш шүү. 20 жилийн өмнө яг миний хамгийн бас дуртай кинонд нэг болох Prestige дээр болохоор домогт David Bowie-г Nikola Tesla-гийн дүр тоглуулсан байдаг. За бас Harry Styles-ыг Dunkirk дээр тоглуулсан гэд ерөн цаашаа энэ хөгжмийн салбарын хүмүүсийг бол энэ кинонд өөрж тоглуулдгаар бас ер нь алдартай шүү нэр. Гиснээс нэр манай Funky Diary дэлгүүрт David Bowie-гийн зурагтай бодвол за бас Travis Scott-ийн зурагтай бодвол худалдаалж байгаа шүү. За ер нь нэг иймэрхүү хамтлаг дуучдын болон кинотой холбоотой зурагтай фотолкууд маань дэлгүүрт худалдаалж байгаа. За бас миний өмссөн байгаа энэ Stanley Kubrick-ийн Clockwork Orange гэж алдартай киноны фотолкос манай дэлгүүрт зарж байгаа шүү. За манай дэлгүүрийн хаяг бол 13 дугаар оруулалтын Central Mall-ны 2 дахь хорт, за 3 дахь оруулалтын хажуудлын Tara Center-ийн 2 дахь хорт тус ажиллаж байгаа шүү манайхаа. За өөр жижиг дүрүүдээс нь онцолж ярил Итакагийн орд дотор нэг яваад байдаг нэг бүтлгүй нөхрийн дүр байдаг да. За тэр дүр дээр бол анх шогун тоглосон жүжигчин Cosmo Jarvis санал тавьсан чинь Сталины тухай өгүүлдэг Young Stalin гэдэг кинонд Cosmo Jarvis тоглосон болохоор ерөөс нь хуваар цаг нь ерөөсөө нийцэхгүй байгаад тэгээд татгалцсан юм билээ. За тэгээд түүний оронд Upgrade гэдэг киногоор манайханд алдартай болсон Logan Marshall Green гэдэг одоо нөгөө Tom Hardy-тай айгүй адилхан жүжигчин гэдэг мань хүн бол одоо 2 өдрийн дотор Gals зургийн талбай дээр нь очиж энэ дүрд нь бол тоглосон юм билээ. За тэгээ энэ чинь гол дүр тоглож исэн жүжигчин Nolan-ы кинонд бол нэрээ хэдхэн минут гарах нь бол нэрээ бас хувь төхөөл гэж үздэг байхгүй яалчгүй энэ Холливуудийнхан бол тийм. Бас энэ киноны хамгийн их авруу ялруулж байгаа дүр болох Agamemnon хааны дүрд найруулагч Benny Safdie тоглосон байгаа. Ах トゥ Safdie гээд Benny Safdie, Josh Safdie гээд хоёр найруулагч бол сүүлийн үед бас айгүй гоё кино найруулж явж байгаа да. Сүүл Benny Safdie болохоор нөгөө Smashing Machine гээд нөгөө Rock буюу Dwayne Johnson-ы киног бол найруулсан байгаа. Бас сүүлийн үед гарч ирж байгаа тун чадварлыг найруулж байгаа. За тэгээ нэг Nolan-гийн зарим кинонд дээр гараад байдаг нэг хим маяг байдаг да. Ерөөсөө нүүр царайг харагддгүй дүр байдаг. За Том Харди ялангуяа нөгөө Бэйний дүр. За бас Dunkirk-тэй болохоор ерөөсөө царай мэрэг харуулдаг шүү дээ. Бүр төсгөлтөнд л харуулдаг. За тэр хэм маягийг нь болохоор энэ удаагийн кинон дээр Benny Safdie Agamemnon хааны дүрээр харуулсан байна. За ингээд айгүй сонирхолтой байж болох тэр онцлог дүрүүд гэл нэг иймэрхүү дүрүүд бол надад санагдсан. За би зохиол үйл явдал ярих хэсэг дээр зарим дүрийн талаар бас ярина. За урд нь гарч ирсэн кинонуудаас хамгийн алдартай-нуудаас нь онцолж ярил 1954 онд гарч ирсэн Ulysses байна. За Odyssey гэдэг нэрний латин хэлний хувилбар болохоор Ulysses гэж орчуулагдсан юм байлээ. За алдарч жүжигчин Michael Douglas-ийн аав Kirk Douglas-ийн кинон дээр тоглосон байгаа. За жинхэнэ Холливуудын алтан үеийн домог жүжигчин тоглосон хувилбар нь байгаа. Италийн найруулагч болон Итали уран бүтээлчд ерөөдөө удирдах хийсэн юм байлээ. Киног нь үзсэн гэж одоо худлаа яриад яг ингээ хийцлийн ингээл зурнаас харахад бол маш сайн хийсэн харагдаж байгаа биз дээ. За өөр нэг хуучны бүтээл нь бол Италиудын хийсэн 8 ангит цуврал байгаа. За энэ цуврал нь болохоор 68 онд гарч ирсэн Odyssey гэдэг нэртэй цуврал байгаа. Энэ хувилбар нь болохоор яг тэр төс зохиолоороо 100% зөрүүлэлгүй яг таг хийснээрээ бол онцлог юм байлээ. Нэг ч үйл явдал, нэг ч дүрийг өстө орхигдуулаагүй яг бүгдийг харуулсан гэж хэлээ. Аргагүй ч одоо яг 8 ангит одоо цуврал юм чинь бас аргачлгүй үзээ тий. За ингээд яг манайхны бас ер нь хамгийн сайн мэддэг. За манайхан ч биш одоо дэлхийн үзэгчдийн хамгийн сайн мэддэг 97 оны телевизийн яг 2 ангит кино байгаа Odyssey гэдэг нэртэй. За энэ киног бол би одоо хүүхд тогтоо бол үндэсний телевизээр гардаг байхад нь бол за айгүй олоод үзчихсэн. Угсаа айгүй олон ч удаа гардаг байсан. Яг киноных нь үйл явдлууд энэ бол яг нарийн тод санахгүй гоо. Яг нэг хит хитгийн хэсгийн ялангуяа нөө Cyclops-ийн хэсгийг бол хайлтал санаадсан. За тэгээ би яг энэ контентийг хийхин тулд сэргээж бас нөтгөө үзлээ л дээ. YouTube нэрээ байлаа шүү манайха мэдгүй үзэгч нь ороод нэг шалгачаарай. Одоо нэг үзсэн чи одоо яалч бас одоо 90-ад оны кино болохоор за бас энэ ч нэг том студийн кино биш. Телевизийн кино болохоор
жоохон тийм төсөв хөрөнгө мөнгө багтаа хийсэн юм шиг байна. Яалч үнгээ тэр production design, тэр зураг авалт, за тэгэл юм жүжиглэлт инээ тэр тааруу байсан. Хажууд нь болохоор нөгөө 50 он, 60 оны киноны тэр хийцэл бол айгүй гоё болсон байгаа байхгүй. Энэ их нөгөө хийцлийн одоо тэр нөгөө хөрөнгө мөнгө том студийн кино, тэгээ телевизийн кино гэдгийг бас ялгаа гарчиж байгаа юм л та. За энэ кино болохоор үнэхээр дэлхийн үзэгчдэд бол яалч хүрч чадсан. Гэтэл яг нэг жоохон lame гэж ярьдэн штэ, жоохон болох. Кино зохиол тэр үйл явдлуудын тэргээд гинт нэг айгүй инээдмийн хэсгүүд гараад тэгснэ ингээ нэмэх 18-ийн үзүүлэлт айгүй ихтэй билээ. Ингээд нэг хүүхдийн кино юм лөө гэжсэн чинь амар үзүүлэлтүүд гараад байгаа байхгүй. Тэгээ миний хувьд болохоор яг нэг сэтгэлд ер нь яг тухайд хүрдгүү байсан. Одоо ч бас сэргээгээд үзэхэд бол яалч бас тэгэл дутуу санагдаад байгаа маа. Тэгээ одоо ингээд үзэгчд яриад байгаа маа ингээд тэр 97 оны Одиссей л айгүй гоё бүх талаараа гоё байсан гэдсэн. За та хэд ямар ч юм Кристофер Ноланы Одиссейг нөө очиод үзээтгэхээрээ. За тэгээд энэ 97 оны Одиссейг нөө YouTube-д байгаа бас нэг харьцуулаа үзчихээрээ. Үнэхээр бас жоохон замбраагүй санагдсан яг үннийг хэлэхэд. Гэхдээ яг энэ ч одоо тухайд одоо юм айгүй ховор байсан үед одоо үндэсний телевиз ингээл 2 3 телевиз л байлаа шүү дээ. Тэр үед бол одоо яалтчгүй Монголын үзэгчдэд бол хүрч чадсан кино л доо. Гол дүрд нь болохоор Армандо Ассанте гэж Итали гаралтай Америкийн алдарч жүжигчин тоглосон байгаа. За Мафзавта кинонд тоглодгоор бол айгүй алдартай жүжигчин байгаа. Гэхдээ нэр маань хүн Итали гаралтай болохоор өмнө Одиссейн дүр тоглож исэн жүжигчдээс хамгийн грек төрхтэй жүжигчин гэж кино шүүмжигчнэр болон кино үзэгчд бол нэлээд сайшаалтай ханддаг юм байлээ. За одоо finally үндсэн яг домгийн зохиолыг Кристофер Нолан хэр өөрчилж киногоо хийснийг нь одоо ярина. За анхнаасаа Одиссей болохоор энэ Зевсийн хууль гэдэг одоо дайсандаа нөгөө хүндэтгэлтэй байх гэдэг хуулийг зөрчиж нөгөө Трой хот руу болохоор модон морь хийгээд ордон штэ. За тэр болохоор ингээд дайснаа хүндэтгээгүй хуурам мэхлэж маш олон хүний амьд төрж нэгээс нь нөгөө булхаацсан гэдэг талаараа бол ер нь гисгэл хүртсэн байгаа. За тэгээ эндээс л яг Одиссейгийн ер нь ингээд зам мөр ингээд далигаад ерөөхдөө хараас шийтгэлээ хүртээд явж эхэлж байгаа юм л та тий. За ингээд Троийн дайнч дуусч ингээд Одиссей цэргүүдээ аваад нөгөө Итака руу гэрлүүгээ харах замаараа Исмарус гэдэг хотыг одоо эзлэн төрөмгийлж за монголоор бол дайлар мордож одоо дээрэмдэж тонж тэнд нь бүр ханд сатахгүй ингээд нэлээд олон хоног ингээд саадсан юм байлээ. За тэгсэн чинь ингээд Исмарусын ингээд нэмэлт хүчийн цэргүүд ирээд за тэндээс ингээд хөөгдөж туухтаад ингээд Одиссей ингээд зүхтаж байгаа. За тэр үед болохоор 12 том завтай тэгээ 600 хүний бүрэлдэхүүнтэй байсан гэж байгаа. За тэр Исмарусасаа гарангуутлаа хойноос хүчтэй салхилаад завнууд нь далиж бүр хойшоо яваад 9 хоног төрсний эцэст Лотос буюу Бадамлынхаа цэцэг идэгчдийн нутагт хүрч очдөг. Тэр цэцгийг нь идэхээр ой санамжаа мартаж эхэлдэг бөгөөд зарим нь бүр гэртээ арихаа мартсан байж хахад Одиссейг нөө өдөрдөгч манлайлагч зан чанараа гаргаж цэргүүдээ ингээ анзаарсан чи ихэнх нь ингээ юун гэр орон руу харж марих юмаа мартаад эхлэхээр нь шууд ажиглаад бүгдийн зүг хүчээр авч яваад хүлж мүлээ заримдаа тэгээ аваа явсан юм байлээ. За энэ үйл явдлуудыг болохоор Нолан кинонд өстой оруулаагүй бүр нөгөө дараагийн үзэгдэл дээр бол оруулаа хийсэн юм байлээ. За тэндээс өдлөө циклопуудын арал дээр очтгоо. За тэн дээр очихдоо 11 заваа жоохон зайдуу үлдээгээд яг өөрийнхөө нэг завтайгаа за 12 хүнийхээ хамт арал дээр газардаа тэр агуу руу явж ортол тэр дотор нь болохоор бяслаг энтер байдаг. Бяслаг энтер идчихсэн чинь араас нь хонь хургнууд ороод ирдэг. За гэтэл араас нь нөгөө ганц нүдт авраг бит полифем орж ирдэг байгаа. За тэгэл манай ядаг ингээл агуу руу орсон чинь шууд нөгөө циклопс чинь хоёрын барьж авч идээл тэгэл та нар хинбэ мэмбэ гээл хоорондоо харилцаа яриа өнгөрдөн штэ. Тэгтэн мань Одиссей яг сэргэлэн зангаа гаргаж өөрийгөө болохоор nobody гэж хэлдэг л те. Нөгөө өөрийнх нь нэрээ хэлэхгүйгээр би одоо хинч биш юм нэ те. Тэгсэн чи кинон дээр болохоор яг тэр гоё хэсгийг бол оруулаагүй л те. Энэ үг нь яг зохиолын хамгийн алдартай бас гоё утга учиртай хэсэг байгаад ддэг. Тэр нь болохоор Нолан ерөөсөө оруулаагүй нөгөө эн чи бидний хэлийг ойлгоод байна шүү дээ. Харьцъя л та гэсэн чи та нар шоргоолцтой юм ярьд юм уу гэдээ Одиссей хэлдэг шүү дээ те. Тэрийг нэг арай жоох өөрөөр оруулсан байлээ. Тэгснэ манай хэд болохоор тэр гэрийн эзэнд нь бас бэлгтэй орё гэдэг үүднээс дарснууд аваад агуур орд юм байлээ л те. Тэгээ нөгөө дарсаа циклопстой уулгаад сохтоод унангууд нь нүдийг нь сохолдог. Тэгээ амар ойрлол туслаарай гэж намайг ин зовоогоод байна гэл бүр ойрлоод тахт нь нөгөө хажуугаар нь нэсэн ах トゥ циклопуудууд нь бүр 10-аад авраг битүүд ингээ гүгээд ирсэн чинь нөгөөдөг чинь намайг nobody алах гээд байна гэсэн чи яг яасан бэ юу болсон бэ гэсэн чи намайг хинч ч зовоогоод энэ сосонготлоо за зэгээ хаяа явшдаг гэж байгаа байхгүй. Тэр үзэгдэл бас айгүй хоржонтой тийм гоё үзэгдэл байгаа ч тийм. Тэгээ маргааш өглөө нь болоод Одиссей болон нөхөд нь хоньнуудын хөвлий доороос зүгдэж бие ороогоод агуугаас гардаг. Тэгэхээр тэр хоньнууд нь зохиол дээр нилээ том битээ бичигдсэн гэсэн үг л дээ. Тэндээс гарч явахдаа циклопс азартаад бүгдээрээ завруу зүхтаад далаад амжилттай гарсны дараа
чамаа хин гэдэг ингээд нөгөө циклопс ч асуудагсан чи Одиссей бардам зан гаргаж намайг Одиссей гэдэг би Итакагийн хаан байна энэ төрөйг хашгираад хэлчихдэг. Тэгсэн чи нөгөө циклопс ч анх нөгөө тэднэртэй танилцж байхдаа би бол Посейдон далайн бурхны хүү Полифем байна энэ төрөйг өөрийгөө танилцуулаад байсан үнэн болж таарад нөгөөдөг чинь өстө эцэг Посейдон минь намайг энэ Одиссей гэдэг хүн ингээд сохолчлоо. Та түүнийг шийтгэхэд үг энэ төрөйг залбирахад яг тэр явдлаас хойш чиг Одиссейн нөгөө урт удаан зовлон таялал эхэлдэг байгаа. За энэ арал дээр бас үйл явдлыг бол ноолон баг зэрэг өөрчилж хийсэн байгаа. Гэхдээ орчин үеийн үзэгч нарт бас хит их фантаз, хит их тийм үлгэрийн боловсрол хийсэн байна да гэж би бол хараад байгаа. Тэндээс хөдлөөд агаар дээр хөвж идэг Эолын арал дээр очиж тентийнх нь эзэн салхины бурхантай таарч найрсгаар хоорондоо уулздаг байгаа. Тэгээ хамаг болсон явдлаа яриад бүр сарын хугацаанд тэд саатж амьдэрсэн гэж байгаа. Тэгсэн чинь нөгөө салхины бурхан Эол нь өрөвдөөд гэртээ арихт нь туслая гэгээд яг гэрлүүгээ арих чиглэлийн шидтэй салхи өхрийн арьс суугатанд хийгээд амыг нь мөнгөн усаар чанга бон Одиссейд өгж явуулдаг байгаа. Бас л арай л фантастик л та тийм ноол арай ч ийм үзэл кинон дээр бас оруулахгүй байх л та. Exactly. Энэ үйл явдал нэрээ 97 оны Одиссейн кинон дээр бас гардаг шүү. Арай л бас л үлгэрийн л дээ яалтчгүй. Тэгээд тэндээсээ өдлөө замдаа 9 хоног явж байгаад ашгүйнийг бараг гэртээ ирэх гээд Итакагийн эрэг харагдаж эхэлж явах үед нь багийнх нь гишүүн манай нөгөө салхины бурхан өгсөн тэр шуудатай салхийг ингээ өвөртөлцөн унтаадсан байгаа байхгүй. Тэгсэн чи яг нөгөө багийнх нь гишүүн энэ ингээ алт эрдэнэс өвөртөлцөн байгаа юм байна да. Тэрийг ингээ жоохон цоолоод нэг жоохон алт эрдэнэс авчий гэдэг санаагаар нөгөө уутыг ингээ цоосон чинь амар их тийм хар салхи шиг шуурган салхи гарч ирсэн ээ. Тэгээ нөгөө нэг завнуудыг шүү бүгдийг нь Эол гэдэг арал руугаа буцаага явуулчихдаг байна. Тэгээ манай нөгөө салхины эзэн дээр дахин очиж тусламж гуйсан чинь чамайг бурхад үнэхээр үзий яддаг бололтой. Би бурхтын эсрэгүү хүнд дахин тусалж чадахгүй гэж хэлээд манай тэндээс хөдлөөд нөгөө нэг алдарт Лестригончуудын нутг дээр очдөг байгаа. Тэгээ өөрийнхөө онгоцоо болохоор нэлээд зайдуу үлдээгээд бусад нөгөө 11 онгоцоо хөлөөлөөд бүх хүмүүстэйгээ хамт тэр арал дээр буудаг байгаа. Домогт гардаг зохиол дээр шүү дээ. За кинон дээр болохоор нэг 3 завил яваад байдаг шүү те. За хүмүүстэйгээ яваад орсон чинь нэг авраг том битүү хүүхэд идэв шүү дээ те. За тэр хүүхэд нэрээ ноолонгийн хамаатны хүүхэд гэх шиг болсон шүү нэрээ. Тэгсэн чинь Химэш Баталын дүр нь болохоор хүүхдний юм байгаа юм чинь томчууд нь ямар битүү байх юм бол гайм гайхсан чинь цаанаас насар том биетэй төмөр хуйгдуулахтай нөхдүүд гарч ирээд жинхэнэ самардаг. Тэр өвөн зохиол дээрээ бол уус шиг авраг биетэй хүн иддэг мангасууд мэт дүрслэгддэг юм байлээ. Кинон дээр яг арай амьдралд ойр байлгах гэж хийсэн баг л та. Гэхдээ тэр үеийн ууг нь хүрэл зэвсгийн үе байхад шууд төмөр хуйгдуулахдаа баатрууд гараад ирдэг л те. Зохиолороо бол баг зүгээр шалдан авраг мангасууд л байсан юм шиг байна. Зураг авалт хийхдээ нэрээ 7 фут буюу 2 м 10-аас дээш өндөртэй орон тоглогч жүжигчдийг бол тоглуулсан юм байлээ. Харин эсрэг талд нь одоо нөгөө Одиссейн цэргүүдийн дүрд болохоор 1.50-аас доош өндөртэй жүжигчдийг тоглуулсан юм байлээ. Тэгжиж кинон дээр тэр авраг том битүү үний ээжүүд одоо энгийн хүмүүс хэр зөрүүтэй харагдах тэр овжин шийдлийг бол ноолон гаргасан байгаа юм л та. Зарим жүжигчд нь бүр эмгтэй жүжигчд хүртэл тэн дээр тоглосон юм байлээ. За тэгэл бөө зовлон болоо л хам хүний алдаал ганц завтай нөгөө Серсигийн арал дээр очдөг байгаа. Тэг өмнө яриагууд дээр нэмээ ярихад бол Одиссейн зэргүүд ч одоо ингээ Одиссейд нэг жоох ууртай аваад байдаг шүү дээ. Ганцаарыг нь үлдээж мүлдээгээл. Яг Одиссей болохоор зохиол дээр болохоор нэлээд хүнтэйгээ эргийн дагуу үлддэг юм байлээ. Тэгээ бусад цэргүүд нь болохоор цаашаа явчаад тэгээ нэг цэрэг нь болохоор эргэж ирд юм байлээ л тэгээ үндсэн зохиол дээр. Тэгээд ч нэг юм болчлоо тийм дотор шулан байна. Одоо яах вэ нэ тэр хийсэн чинь Одиссей за би очиж одоо учир нь олъё гэдэг үндсэн зохиол дээр бол яг тийм гард юм байлээ. Тэгээ Одиссей ганцаараа Серсигийн ордон руу явж явах замдаа тэр бүр нэр орд харш байдаг шүү нэрээ. Кинон дээр болохоор зүгээр нэг зутруухан л байшин харагддаг те. Тэгээ нэлээд өндөрлөг рүү уул хадаар авирж явах замд нь Зевсийн хүү бурхтын элч гэгддэг Херместэй таардаг байгаа. Хермес түүнд Моли химэх эд шидийн урмал өгөөд Серсигийн шидэнд автахгүй байх хүч хайрладаг. Ингээд Одиссей Серситэй нүүр тулсан ч түүний эд шидэнд огт автдаггүй. Серси нэрээ зохиол дээр маш үзэсгэлэн гоо гэж дүрслэн бичигдсэн байт юм байлээ. Тэгээ өмнөх киноны дээр ч гэсэн айгүй тийм гялцсэл болгоцсон байдаг хгүй энэ Серсигийн дүрийг. Та эдийг 97 оны хувилбарыг нэрээ үзээрэй. Тэн дээр яг энэ Серсигийн түүх нь гарч байгаа. Харин надад нэг ноолонгийн шийдэл нь илүү таалагдсан шүү. Илүү тийм нөгөө харанхуу хар бараан талаас нь те тэр чинь ингээд шулан мөртлөө ингээд хүмүүсийг хөврөөж муургаал явж ийн гэдэг чинь бас нэлээд тийм дарк зүйл болоод байгаа байхгүй тийм. Тэгсэн чинь үндсэн зохиол дээрээс Серситэй бүр амраглаад тэнд 1 жил амьдраад туслахууд нь бас тэнд ордныхын эмгтээчүүдтэй бүр алжаалаа тайж мэлцсэн бүр бүтэн 1 жилийн хугацааг тэнд өнгөрүүлдэг. Гинт Одиссейн туслахууд нь одоо гэртээ арьяа эзэнтэй ингэсээр байгаад Серсигээс Одиссей зөвшөөрөл авч агаад буцд юм байлээ. Харин ноолонгийн хувилбар дээр хор тэнцчүүд баг хоноочгүй хаа шууд учир зөв олцоод тэгээд дараа нь хааш явах талаараа асууж масуугаад тэгээд тэд нар чинь бүгдээрээ буцаж явдсан шүү дээ тийм. Серсигийн хинбэ гэдэг талаар зохиолын дагуу тайлж хэлэхэд
нарны бурхан Хелиосийн охин бөгөөд ээж нь далайн нимф буюу одоо монголоор бол далайн дагнал гэж одоо тайлбарлах бах та тийм. Серс улам амар аюултай болоод тахаар нь Зевс бурхан Серсийг шийтгээд нэгсэндээ цөлөөд тэр амьдарч исэн Эя гэдэг одоо зөв дуудаж гинөө мэдгүй тэр арал руу ингээд цөлд юм байл л дээ. Тэгээ мань хүн болохоор дайн тулаан тэгэл энэ хайр сэтгэлийн асуудлаас болоод эрэгтэй хүнийг бүр ингээд үзье ядаа харангуйтаа шууд ичидээ ашиглаад амтан болгож хувирж муургаад тэгж одоо баг таваа ангаад байгаа юм уу та. Тэгэхээр Зевс бурхан Серсийг цөллөгдсөн талаар бол Мэйдлэн Миллер гэдэг Америкийн зохиолч эмэгтэй Серси гэсэн саяхан бичсэн ном дээр тэмдэглэсэн байт юм байлээ. Гэхдээ үндсэн домогт энэ талаар бол яг нарийн бичигтэйгөө бөгөөд зохиолч уран сайхны нэмэлт байдлаар бичсэн зөгнөл маягийн тайлбар баг шүү. За тэндээс хөдлөөд Хейтс гэдэг нэртэй нэг үхгсдийн нутаг руу очдог. За тэн дээр бол зохиол дээр гардаг зарим дүрийг бол яг кинон дээр бол оруулаг байлээ. Зохиол дээр бол Одиссей тэнд очиод зүнчтэй уулзсан, ээжтэйгээ уулзсан, Агамемнонтой уулзсан. Тэгээд Ахиллестэй бас уулздаг байгаа. За зүнчтэй уулзаад болохоор хаашаа явах уу, яах вэ гэхэд талаараа асууж ярилцаад энэ талаар бол Нолан кинон дээр оруулсан байгаа. Харин зохиол дээр ээжтэйгээ уулздаг үзэгдлийг бол кинон дээр оруулаг байдаг. Ээж нь гэсэн чинь гэрт нь яг юу болоод байгаагаа хэлээд тэгээ ингээд чамааг эрхийг хүлээж аваад ингээд нас орчлоо талаараа бол хэлдэг байгаа. Тэр хэсгийг бол харуулдаг. Уг нь бас эвгүй сцен болохсон баха. За тэгээ Агамемнон хаантай уулзсан чинь нөгөөдөг чинь гэрлэггүй эрэхтэй парад энтер болоод ур таалгаараа битээ ороорой. Нэрийн төлөвж аваад арын алгаараа нууцаар ороорой энтергээ зөвлөгөө өгдөн шүү дээ. Тэгээ нөгөө өөрөө их нэртэй алуусан хаан болохоор мань үнийг чинь нэлийн бэлтгэлтэй гэртээ харьяараа гэж загтдаг байгаа. За тэгээ Одиссей Ахиллестэй уулзахдаа Ахиллесийг үхгсдийн дунд хамгийн агуу баатар болсон байх гэж бодтол Ахиллес Одиссейд үхэгсдийн хаан байснаас амьд хүмүүсийн хамгийн ядуу боол байсан дээр гэж зохиол дээр хэлдэм байлээ л дээ. Тэр ганцхан үйлбэрээр Одиссейг амьдрал гэдэг ямар үн цэнтэйг ойлгож авдаг тухайг үндсэн зохиол дээр уг нь бичигддэм байлээ. Тэр зохиолын хэсгийг уг нь кинон дээр оруулсан бол уг нь айгүй гоё болох байсан баха гэж би л бодсон байгаа. Гэтэл Нолан найруулагчийн шийдэл бол тийм байгаагүй. Яасан бэхээр тэнд Ахиллес биш тэнд Синон гэгч Одиссейн зохиолоос даруй 700 жилийн дараа Virgil гэдэг зохиолч бичсэн домог дээр гардаг дүр байт юм байлээ. Троийн дайны морийг бэлэг гэж цаа Тройчуудад итгүүлэн ордон руу оруулдаг. Тэр цэрэг болохоор Синон юм байна. Тэр дүр дээр болохоор Нолан Elliot Page-ийг тоолуулаад үхэгсдийн нутагт Одиссейтэй уулзж байгааг харуулдаг. Гэхдээ бас тэр шийдэл нь сонирхолтой байсан л та. Яг хөө тэнд бол грекүүд болон зарим үлгэр домгийн фэнүүд нь бол дургуцаад л байгаа л та угаасаа. Хизээ ийм бие хаата ийм царай төрхтөө одоо грекийн баатар байсан ингээл үзчихэд бол дургуцаал байгаа л та. Мэдгүй одоо тэр нэг хэдэн мянган цэргүүд донд ч одоо ганц нэг иймэрхүү баатрууд бол одоо байсан байлгүй дээ. Бүгдээрээ одоо нөгөө Жерард Батлерын тоглолтод 300 кинонд дэрх шиг амар булчиж хөрс болсон цэргүүд одоо байгаагүй л үедээ гэж би л одоо бодоод байгаа. Хажуунаас нь харсан биш одоо сайн мэдгүй л байл да тэрийг бол те. Тэр дөрвийн сонголт болохоор бас ер нь Нолангийн тактик баг л та. Юу гэхээр чинь Нолангийн ер нь өмнө хийжсэн бүх кинонууд л ер нь баг Оскарт нэр дэвшүүл дэвшээд авахар байсан байтал одоо сая сүүлд л одоо Оппенхаймераар одоо нөгөө шилдэг кино шилдэг найруулагчийн шагнал авлаа шүү дээ. Тэгэхээр энэ манер бас бодсон багталтаа ер нь энэ арьс өнгө хүүсийн асуудлыг ер нь кинон дээр бас ингээ оруулъя. Гэхдээ оруулахдаа бас утга учиртай оруулаад байгаа маа. За тэгээ хөгсдийн нутгаас яваад шуун биетэй эмхтэн үний төрхтэй хамаг үннийг нь дуулдаг сэрэнүүдийн арлын хажуугаар явдаг. За энэ үзэгдлийг болохоор 97 оны Одиссейн кинон дээр огт энэ сэрэнүүдийг харуулдаг байт юм билээ шүү. Хайгаа үзсэн чинь. Сэрэнүүд нь болохоор урд нь далайн дагн гэж харагдсан юм байлээ л дээ. Өнөр маань далайн дагн ингээ лусын дагн хоёр ч хоорондоо ялгаатай шүү. Лусын дагн чинь болохоор одоо мэдээж нөгөө Ариэл шиг нөгөө бүслэгнээс доогоор болохоор яг загсан бихтэй. Харин далайн дагн чинь болохоор яг бүтнээрээ эмхтөөний дүр төрхтэй байдаг гэж бичигдсэн байт юм байлээ. Кристофер Нолан бол тэгж гүнзгий харуулгыг огт зориогүй. Гол нь тэрүүгээр өнгөрөхдөө Одиссейн тэр зовлон шаналлыг голцоо харуулад сэрэнүүдийг бол алсаас ман дунд л сууж байгаагаар үзэгдээд өнгөрдөг те. Тэдний тэр сууж исэн арлынхын яг тэр хадан зохионууд дээр баахан хүний арга эсүүд ингээ байжсэн тухай бичигдсэн байт юм билээ. Ямар очтой хүмүүс ихээр тэр нэг гоё дууг нь сонсоод тийшээ сэлжчөө яваачингууд чинь тэнд нь ерөөсөө идэх хоол унд байхгүй. Тэгээ дандаа үсэж цангаа өгцөн байт юм билээ л тэр хүмүүс нь. Сэрнүүд нь өөрсдөө бол огт хүн рүү дайрж довтолж алж иддэг юм байлээ. Зүгээр тэнд очисон хүмүүс идэх хоолгүй болоод үсэд өгсөг талаар бол домог дээр бичсэн байт юм билээ. Сэрен гэдэг нэрийн тухайд бол монголоор бол яг сэрен гэдэг байгаа. Англиар болох нөгөө сайрен штэ. Окей. За энэ нэр чинь болохоор одоогийн одоо энэ имлэгийн түргэний машин, гал командын машин, тэгээ цагдаагийн машин энтрийн одоо дуу төхөөний нэрийг бол сирен гэдэг нь шүү дээ. Тэгээд энэ нэр нь хүртэл грекийн сиренүүдээс гаралтай байлээ л дээ. Эртний домогт сиренүүд аялгаугаараа далаачдыг өөртөө татаж эцэст нь сүүрэл рүү хөтэлдэг байсан. Харин өнөө үед сирен гэдэг үг аюул анхааруулгыг илэрхийлдэг чанга төхөөний нэр болон үлдсэн байна. За тэн дээр болохоор Одиссей ингээл өөрийгөө хөлүүлээл тэр дондоор ингээл нэвтэрч явдсан шүү дээ. Тэгэхэд бол яг Мэтт Дэймний яг жүжигчний ур чадвар бас аюу гой харагдчихлаа шүү. Яг тэр ойлж орилж байгаа эсэмсийг бол аюу сайн үзүүлж байгаа маа. За тэндээс яваад нөгөө Сила Карибдес гэдэг хоёр мангасын голоор явнаа.
За энэ үзэгдэл дээр болохоор Нолангийнх жоохон өөр байсан. Одоо нөгөө өмнөх кинонуудаас бас үндсэн зохиолоос. За юу вэ гэхээр Charybdis гэдэг тэр далаа дотор байдаг тэр мангасыг нь зөвхөн эргүүлэг байдлаар ярих кинон дээр харуулдаг. 6 толгойтой мангас Силагл хальт мултхан бас үнэн эвгүй харуулдаг л та. 97 оны киноны хувьсбарт бол бүр эвгүй тэр 6 толгойтой мангас нь гарна. Бас тэр эргүүлэг үүсгээдсэн далаа доорууга тэр Charybdis гэдэг мангасын мангар том ам тэнэр гардаг л та. Үзэхэд бол өстой нүүд тайлтарм ёстой заван хасцэн. Тэрийг бол өстой баг битүү үзэр. Нолан бол кинон дээр бас бүр тэгж завааралгүйгээр зүгээр далайн эргүүлэг байдлаар тэн дээр харуулдаг л та. Гэхдээ яаж ч угаасаа Одиссейн сонголт зөв байгаа байхгүй. Тэр далайн эргүүлэхдээ ойрхон явах юм бол тэгээ ер нь дуусаа. Бүгдээр өөхөн. Тэрний оронд нөгөө Сила гэдэг тэр 6 толгойтой мангас ээж уур явсан арай хохирол багтаа байхгүй тий. За ингээд 6 үнэ алдаад цаашаа нарны бурхан Хелиосийн арал дээр очтгоо. Нөгөө 20 өхрөттэй газар бөө өсөглөн болсон юмнууд очиод жинхэнэ балардаг та. Яалч буцаад явах гэхээр далайн төрдөг салхинд тэдний эсрэг байгаад. Тэгээ тэндээ олон он жохоод мань хүнийг онцгой яваар цэргүүд нь өөстө төвчгүй нөгөө өхрөт чинь бөөндөө идээ сууж идэг л та. Ууг нь бол Серси бас нөгөө хүгсдийн газрын зүнч хоёулаа тэр газар очиод ариун өхрөнд огт хүрч болохгүй гэдгийг бол сануулсан байдэн шүү дээ. Тэгээ хэрэг хүрэх юм бол та нараа алуулан шүү гэж сануулад байсан чинь яалчгүй цэргүүд нь үлсхий ирэхээр идчихдэг. Тэгсэн чинь нөгөө нарны бурхан чинь хилэгнээд Зевс тандаж тэднийг шийдэхгүй бол би нарыг унтраагаад хөгсдийн ертөнцийг гэрэлтүүлнэ гэж сүрдүүлэхэд Зевс Одиссейн зэвийг хүчтэй аянгаар зогссон юм билээ. За тэгээ манай хэд чи яалчгүй тэр Зевсийн хуулийг зөрчөөд тэгээ тэр хүчтэй аянгад зохиолоод зөвхөн манай Одиссей л амгарч үлдээд Огига гэдэг нэртэй арал дээр сэрдэн штэ. За энд нь үзэсгэлэнт Калипсо гэдэг далайн дагн буюу Шарлиз Терон тэнд байдаг. Өхөшгүй мөнхийн амьдралтай шидтэй тэрээр тэр арал дээр ирсэн эрэгтэй хүн бүрт дурлаж насаараа өөртөө байхыг ятгадагч яаж игээд л тэднийг буцах гэж оролддог. Мануу хүн гэсэн чинь бүр жаргалтай он бод 7 жилийг өнгөрүүлсэн байдаг те. Нолангийн кинон дэр бол мань хүнд лотос цэцэг идүүлээд л ой санамжийг мартуулсаар л гараад байдаг. Гэхдээ яг домгийн зохиол төр бол лотос идэгчдийн арал дээр ихэндээ очисон гэдэг штэ. Тэнд л зөвхөн тийм ой санамж мартуулдаг ургамал цэцэг иддэг болохоос биш. Калипсо бол огт тийм хор хөнөөлтөй зүйл Одиссейд бол идүүлэг юм байлээ. Харин эсвэргээрээ аз жаргал хайр халамжийг тултал мэдрүүлээд байсан баа. Энэ дэр бол надад нэг юм бодогдсон. Хүн бол яг тийм нэг зовлон тийм амар юмнуудад нүүр тулахаар тэндээс зүхтаж тэмцээл яг нөгөө зорилгын төлөө ингэ тэмцдэг шүү дээ. Харин эсвэргээр хүн яг тэр комфорт зонд ордог буюу нөгөө аз жаргалтай байгаа л ямар ч тийм аюултай нүүр тулахгүй, зовж шаналхгүй байгаа тохиолдолд бол хүмүүстээ жиг нөгөө зорилгоо мартаад яг тийм нэг амар амгаландаа ороод тав тухтай байгаад ирэхээр аль болох нөгөө амар амгалан байдлыг бол илэрхийлдэг шүү дээ. Яг тэр зүйл өст надад яг мэдрэгдсэн. Домгийн зохиол дээр бас 97 оны киноны үйлбэр дээр бол тэнд дандаа сайхан эмэгтэйчүүд амьдардаг талаар харуулдаг. 97 оных дээр нэр өнгө тарьс жүжигчин, дуучин, мисс хүртэл болж ирсэн. Ванесса Уильямс тоглож ирсэн шүү нэрэ. Тэр 90-ад оны үзэгчид бас грекүүд яаж хүлээж авч ирснийг судлаад үзсэн чинь ямар ч мэдээлэл олдохгүй юм лээ. Яалч нөгөө сошиал медиа энэ төр байгаагүй болохоор аргачлахгүй хаа. Үндсэн домгийн зохиол дээр болохоор нөгөө Серсигийн арал дээр хахад манай Одиссей тусалсан тэр Хермес бурхан Зевсийн зарлигаар тэр Огига арал дээр очиж жагаад Калипсод хилээ. За Зевс наа үний чи одоо суллаад явуул гэж байна гэдэг тушаал өгөөд тэгээ Калипсо сулж явуулсан гэдэг. Яг нь Нолангийн шийдэл болохоор яг жоохон тийм фантастик аль болох тийм нэг бурхан морхныг бол аль болох харуулахгүйгээр жоохон амьдралд өөр байлгах гэж үзсэн баг шиг байна. Миний бодлоор бол. Хэдийгээр цэцэг идээд хамаг маа мартсан ч гэсэн эргээд их орон эхнэрээ бодож агаад ой ухааны сэргээгээд буцахаар болдог. Тэгсэн чинь хүмүүс баг энэ Хомер гэгч чи эмхтэн хүн юм биш үү? Манай нэмэх 700 үед битсэн дэр зохиолч нь шүү дээ. Эсвэл өстой амар армаатай хүн бахаа гэдээ бол яригадаад байгаа юм билээ. Яагаад гэхээр тэр чинь амар сайхан хүүхний ээжүүд нь бүр ингээд 7 жил тэр ингээд хайр инрэл тэгээ одоо юу гэдэг ингээд жаргаа байжсэн чинь гинт ингээд за одоо гэрлүүгөө буцаа явъя дөө гэдэг бодол орж иж ийн гэсэн чинь энэ үстэ яалчгүй эмхтэн хүн л битсэн баха гэдэг. Тиймэрхүү нэг хөвгөлтэй юм болоод яригадаад байгаа юм билээ. За тэгээ тэндээс гараад гэртээ ярих замдаа фиакчуудын арал дээр очдөг. Наусика гэж эмэгтэй мань үнийг олж авардаг. Тэгээ бүх босын явдлыг ярьсан чинь тентхэн хүмүүс нь манай үнийг өрөвдөөд хоол унтлаа. Тэгээд гэртээ харихад нь бүр зэв гаргав өгөөд манай хүн гэрлүүгөө харьдаг. Энэ үйл явдлыг бол Нолан бас кино зохиол дээр алгасцсан л та. Яг энэ ч одоо кино үед чинь цаг нь баригдчих хэвээр. Дээрээс нь бас энэ IMAX-ийн хальс игдэж бас бүр тийм 3 цаг гармааргийн кино байж бас тэр дамар мамартнаас болдгоо юм шиг байна гэж би л хөвдө бодсон шүү. За тэгээ эцэст нь нэг Итакатай ирдэг. Тэнд замд нь хэд дуудаад дайралтсан Афина бурхан мань үнийг хөгшин гуйлгчин болгож дүрийг нь өөрчилдөг. Нолан бол тийм эд шид юм хийхгүй л дээ кинон дээр яалтчгүй. Тэг гэртээ ирээд Пенелопегийн өөрийн болохын тулд 108 сүйт залуутай мань хүн ганцаараа тулах гэж ордог. Одоо бодохноо Нолангийн кинон дэр ерөөсө бурхтууд нөгөө нэг биетэр юус харагддгүй штэ.
ганц одоо нөгөө Зиндагийн туулсан Афина бурханлыг биетээр харагддаг те. Тэрийг одоо яг нөгөө кино үзсэн хүмүүс бол үгүйс яагаад Зиндаа тэнд туулсан бол харсан бах те. Трой хотод ингээл нөгөө Зиндаа ч одоо нэг энгийн одоо нэг охин болоод туулсан байсан шүү дээ. Тэгээд нөгөө цэргүүд нь барьж аваад толгойг нь таслаад яг нөгөө Одиссегийн нүдэн дээр тэгсэн чинь яг хажууд нь нөгөө шууд залгуулад нөгөө Афина бурхны хөшөөнийхэн тэр толгойг нь бас цэргүүд нь тасалдсан шүү дээ. Яг тэр давхцал нийлээд тэр гим нүглийнхэн дараагаас эхлээд Афина бурхан Одиссейд яг тэр охины дүр төрхөөр үзэгдэж замыг нь зааж тусалж яадаг. Энэ түүний хийсэн үйлдэлийг байнга сануулж байгаа мэт маш сонирхолтой бэлэгдэлтэй шийдэл болсон гэж бодсон. За тэр төгсгөлийн сцен бол бас мастерпис байсан. Яалтчууд киноны хамгийн оргил хэсэг дээр тэгж төгсгөн гэдэг бол бас л үнэхээр шар ус бастал солиоруулсан. Номыг хөвчилж байгаад утсын татан дуургадаг яа. За тэр бол зүгээр солиотой. Тэр дугаар одоо гэртээ жинхэнэ эзэн эргэж ирснийг одоо тэр зохиол дээр бас тэр кинон дээр ингээ харуулж байгаа байхгүй. Номыг одоо зөвхөн би өөрөө л бүрэн эзэмшиж байгаа одоо бэлэгдэн харуулж байгаа. Тэр үзэгдэл бол бас л одоо манай эртний өмнөх 700-аад оны үед бичсэн гэхээр бол үнэхээр гайхалтай л та тий. Ганц хоёрхан шүүмжтэй талууд нь болохоор грек жүжигчид эсвэл грек гаралтай дүр төрхтэй жүжигчид огт сонгогдоогүй гэж яриад байгаа. Ердөө ганц л жүжигч Одиссейн цэргүүдийн нэгнийхэн дүр тоглосон юм байлээ. Гэтэ Ахиллесийг яагаад гаргаагүй юм бэ гэдэг үзэгчдэд хандаж хэлэхэд бол Ахиллес өвг нь гарсан шүү. Бүр киноны ихэнд хэрвээ анзаарсан бол их тэр нөө Троийн дайны дараа тэр тал дээр баахан цэргүүдээ оршуулсан байдаг шүү дээ. Тэр наан харагдж байгаа буулш бол Ахиллесийн буулш юм шүү. Троийн дайны дараа түүний цогцыг энд оршуулсан гэж домогт өгүүлдэг. Тийм болохоор Ахиллесийг бүр хайцсан юм биш. Кристофер Нолан кинон дээр энэ мэтлэн маш нарийн деталийг хүртэл оруулсан байна. За Лупито Ньонгог яагаад нөгөө Helen of Troy дээр тоглосон шалтгаан нь бол за тэр дайн бол нөгөө Трой хотын дайн бол ер нь утга учиргүй шал дими дайн босныг илтгэсэн гэж бодсон. За Менелай хаан бол Телемакуст хэлдэж штэ. Энэ гоо үүсгэлэнгийн төлөө энэ олон мянган хүмүүс үхлээ энтер гэ тэ. Аюу тийм ёчтойгоор ярьдаг байхгүй тэ хамгийн гол нь. Тэгснэ ингээд нүрийн бүтэн харуулсан чинь амар сорморвтой болгоцсон. Тэгэд ийм царайны араас тийм юм боллоо штэ гэж ярьдаг. Ерөөдөө эмгтэй хүнээс сууж дайн болно гэдэг нь өөрөө шал утгагүй зүйл юм а гэдгийг найруулагч Нолан бол албаар тийм нөгөө шаргал ус жүжигчин сонголгүйгээр Лупито Ньонгог сонгосон тийм овжин шалтгаан юм байна гэж ойлгосон. За энэ удаагийн дугаар маань энэ дүрээ дуусчихээн. За манайхан лайка дараарай, subscribe заавал дараарай. За тэгээ мэдээж киноны талаар сэтгэлдээ бас комент хэсэгт бичээрэй. Өөр бас нэрээ наадмын олон хоногийн амралтаар ямар кино үзв, ямар кино бас ингээ яриулмаар байна. Тэр тухайгаа бас комментээр нээлттэй бичээрэй манайхан. За би л сүүлдийн Skywing гэдэг нөгөө зайсанд байдаг кино театрт бол үзсэн. Доторх нь бол айгүй том тайхамтай, тэгэл 5 тухтай. Тэр air conditioning төр бол айгүй сайн ажиллаж илээ, сэрүүхэн байлээ. Тэр киноны дэлгэц бол маш том байсан. Бас дууралт энэ төр ч гэсэн Dolby болохоор айгүй сайн байсан. Тэр сандлын 5 тухь бол систем би дахин хэлээ, айгүй гоё байсан. Орчин сайтай. Ер нь бол айгүй гайгүй үзсэн шүү. За тэгээ дараагийн дугаар хүртэл түр баяртай.